За өнөөдөр хүүхдийн баяр учраас Оросын алдарт зохиолч Алексей Николаевич Толстойгийн 1936 онд гарсан алтан түлхүүр буюу одоо Буратиногийн адал явдлаа гэж. За энэ одоо романыг Монголын өнөөгийн нийгэмтэй ойролцоо байдлаар өөрийн ойлгож байгаагаараа тайлбарлан задлаа гэж. За мэдээж хүн бүр өөр өөрийнхөө. Гэхдээ монголчууд бол энэ Буратиногийн одоо адал явдлыг бол одоо ихэнх нь мэддэг гэж. Гэхдээ өнөөгийн энэ нийгэмтэй хэрхэн одоо бас уялдаж ойлгож болох вэ гэдэг талаар зөвхөн нэг өөр байдлаар задлан ярилцаж байгаа. Мэдээж бол Буратино бол одоо муу хүүхэд муу хүн биш гэж. Тэр ердөө одоо туршлагагүй амархан юмд итгэдэг. За хурдан амжилтанд хүрэхийг хүсдэг. За бүхнийг амархан олно гэж боддог ч гэдэг юм уу. Ийм. За энэ утгаараа ч гэсэн одоо Буратино бол Монголын олон иргэний дүр төрхийг бас илэрхийлж болох юм а гэж одоо бодож байна. За ингээд энэ бол би өөрийнхөө одоо жишиж энэ Монголын нийгэмтэй харьцуулж ийм байж болох уу, тийм байж болох уу гэдэг юм байдлаар өөрийнхөө тайлбарлаж байгаа учраас мэдээж алдаа оноотой байгаа бах шүү гэж одоо бодож байгаа. Өөр гэдэг. За ингээд энэ орд биднийг бүгдийг баяжуулна гэдэг ч юм уу тийм ээ. Энэ сонгуул бүхнийг өөрчлөнө. Энэ төсөл Монголыг хөгжүүлнэ гэдэг юм уу те. Том амлалтад итгэж ирсэн зарим нэг одоо биелсэн ч гэдэг юм уу. Зарим биелээгүй ч гэдэг юм уу. Ийм одоо нийгмийн хувьд итгэл үнэмшлийн тухай ч гэдэг юм уу те. Энэ зүйлтэй холбож бас ярьж болно гэж. За Муур Базило буюу Өмнөг Алиса хоёр бол одоо Монголд байдаг энэ одоо ямар төлөөлөл гэж болох вэ гэж. Жишээ нь зохиолтор мөнгөө бол мөнгөний оронд одоо мод ургамж гэдэг юм тийм. Өнөөдөр энэ санаа бол өөрөөр хэлбэрээр гарч ирж байгаа нь хит өндөр ашиг амлсан хөрөнгө оруулалтын схемийг харж болох юм. Цахим заллин бодит одоо боломжгүй бизнесийн санал амархан одоо баяжих тухай ямар нэгэн сургалт сурчлагын тухай бид нар одоо харж болно гэж. За тэдний гол зэвсэг нь бол худал биш хүний шунал дээр одоо үүссэн хүн боломжгүй амлалтад итгэхийг хүссэн үед луур одоо амжилттай болдог гэж. За мэдээж маш олон энэ зүйлийг харж болно. За Карабас Барабас ба одоо эрх мэдлийн тухай асуудал энэхүү одоо хүүхэлдэйг өгүүлдэг тий. Энэ хүүхэлдэйнүүдийг хөдлөгдөг хүч гэж байна. Тэд өөрсдөө амьдарч байгаа мэт боловч үнэндээ утсанд хүлэгдсэн байдаг. Энэ нь одоо өнөөдрийн том асуултыг сануулдаг гэж одоо харж. За бид мэдээлэлээ өөрсдөө шинжилж байна уу? Эсвэл бусдын үзэл бодлыг давтаж байна уу гэдэг энэ зүйлийг энэ агуулгыг 1936 онд Толстой гэдэг энэхүү зохиолч маань илэрхийлсэн байна. Энэ ямар ч одоо цаг хугацааны явцад эдгээр зүйлүүд нийгмийн аль ч нийгэмд одоо байдаг зүйл гэж ингээ харж болж байгаа. За цахим орчинд бол нэг талын мэдээлэл улс төрийн сурчлагаа хэд туйлширсан байр суурь гэдэг юм. За хүмүүсийг утсан хүүхэлдэй болгох эрсдэлтэй энэ зүйлийг бас илэрхийлж байна гэж одоо би ойлгож байгаа. За ингээд алтан түлхүүр ба Монголын ирээдүйн тухай одоо ингээд харьцуулаад үзэх юм бол олон хүн мэдээж эрдэнэс хайдаг, мэдээж баялагийг бүтээхийг гэх юм, баялагтай болохыг ч гэдэг юм хүсдэг гэж. Гэтэл түлхүүр нь эрдэнэс биш. Тэр бол хаалга нээдэг хэрэгсэл. За Монголын хувьд ч мөн адил. Зарим хүмүүс нүүрс, зэс, алт, уран за болон одоо юу гэдгийг алтан түлхүүр гэж боддог гэж. Гэвч бодит байдал дээр байгалийн баялаг өөрөө түлхүүр биш. Энэ бол боловсрал, хууль дээдлэх ёс, хариуцлагатай төр, бүтээмжтэй хөдөлмөрч гэдэг юм уу. Ийм зүйл гэж ойлгож байна. Ингээд байгалийн баялаггүй олон орн хөгжсөн байдаг. Харин баялагтай мөртлөө хөгжөөгүй оронч бий.
түүний нэг нь одоо Монгол гэж. За өнөөдрийн байдлаар бол Монгол улс хөгжиж байна. 1921 оноос хойш бол мэдээж одоо илүү өндөр гэдэг юм уу байдлаар хөгжсөн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ энэ бол ард түмний одоо соёнгийн гэрэл, соёл, ард түмний одоо хандлагаар мөн ард түмний одоо өвчлөл гэдэг юм уу боломж гэдэг юм эдгээр зүйлсээр одоо хөгжил гэдэг зүйл илэрхийлэгддэг. Эцсийн дүндээ бол ямар нэгэн зардалгүйгээр одоо ямар нэгэн одоо тооцоололгүйгээр нөгөө эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах гэдэг энэ зүйл нь хангагдаж байгаа. Үүнийг бол эцсийн одоо хөгжил гэж одоо хардаг гэж. За ингээд энэхүү одоо зохиолоос бол сургамж авах маш олон зүйлүүд байна. За Буратаныгийн одоо хувьд бол худал хуурмаг хүмүүсээс илүү аюултай зүйл бол худал зүйл итгэх дуртай олон нийт юм а гэж. За хэрэг иргэд шүүмжилттэй сэтгэж сурахгүй бол ямар ч нийгэм шинэ Базилио, шинэ Алиса, шинэ Крабассууд үргэлж одоо гарч ирсээр байна гэж. За хэрвээ Буратино өнөөдрийн Монголд өрнөдөг байсан бол зохиолын гол санааг одоо ингэж хэлчихсэн байна. Баялагтай улс заавал хөгждөггүй, харин үнэн мэдээллийг ялгаж чаддаг, хариуцлага нэгтдэг, боловсролтой ийм иргэд амжилтанд хүрдэг гэдэг юм. Улс орны их үндэс болох нь гэдэг юм. Ийм. За ингээд яг их зохиолоор нь бол мэдээж одоо хүүхдэд зориулсан маш гоё адал явдалтай ийм хөгжилтэй ч гэдэг юм уу ийм одоо зохиол байна. Манай одоо үеийнхэн ч гэдэг юм уу дээд үеийнхэн бүгд энэ зохиолоор дамжиж хүмүүжсэн атлаа өнөөдөр нэгийг ч бодох гэдэг юм уу хоёрыг тунгаах гэдэг юм уу бас энэ нь оюун санаа гэдэг энэ зүйл ингээд яг нийгмээс нийгмийн одоо шилжилт рүү явж байгаа энэхүү одоо үйл явцад бол бид хүн үүнийг иргэн нэг харж санах, бодох, унших энэ зүйл дээр бас анхаарах нь зөв юм болов уу гэж бодож байна. За мэдээж одоо өнөөдөр хүүхдийн баяр учраас бас энэ зохиол хүүхдүүдэд маш олон сургамжтай зүйлийг өгөх хаа гэж одоо бодож үүнийг хуваалцаж байна.